Та нар төрийн түшээ гэдэг үгийн утгыг мэдэх үү? Цаашид төрийн ордноос төрийн шоронлоо нүүх гишүүдийн лакахаар гутлын мөр нэмэгдэх төлөвтэй байна. Ингээд түшээ байж байхгүй бол төр чинь ураад унчих штеп. 70 сургуулаа түшиж арай барахгүй байгаа болохоор эх жилээс 120 сургуулаа түшинэ. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 49 дахь дугаарыг хэлэхэд бэлэн боллоо. Өнгөрчмөд 7 хоногийн онцлог хүнээр боловсрал судалгаа арга зүйн төвийн чулуун цэцэг гэдэг эмэгтэй тодорлоо. Ажлаа мэддэг хүн үнэн бодит байдлыг эрхэм гишүүдийн улаан нүрийг улалцтал ууж байгаа кофег нь цэлэгтэл нүүрөөд нь харж байгаад хэлж шоконд оруулж зүгээр л 5-0 Та нар яг одоо юу ярих гэдэг суугаад байгаа юм? Хинээс юу нэхэд байгаа юм? Улсын хурлын гишүүд хүүхэд хамгааллын жилийн зардал 2.5 тэрбум байсныг 8 тэрбум болгосноо ажил хийсэн, асуудал шийдсэн мэт ингэр цээжээ бэлдэж гин. 2 сая гаруй хүүхдэд 8 тэрбум гээд тоодод үзвэл нэг хүүхдэд жил 4,000 төгрөг оногдож байна. Нэг хүүхдэд 1250 төгрөг оногддог байсныг 4,000 төгрөг болгоод хүүхдийн төлөө заа гэж хэлсэн юм байна. Танаа зүгээр нэг энгийн нэг дундаж агентлагт ажилладаг албан агчид чинь оймсонд байдаг мөнгө штэ. Тэрүүгээр та нар яаж 2 сая хүүхд хамгаалах гэдэг юм? Хурал хийж байхдаа л бүтэн жилд 300 хүүхэд хамгаалах төсвөөр бор аяхта боргол уугаад хайчгаж байг энэ нэмэгтээ тооцоолж хэллээ. 300 хүүхдийн 10 ангийн хүүхдийн 1 жилийн хүүхэд хамгааллын төсвийг кофе болгоод ууцсан шүү. Ингээ худлаа яриад болж бүтэхгүй байгаа юм яриад ингээд суусараа байгаа та нар 30 жилийг өнгөрөөцсөн байна. Хүүхдийн нас баралт, хүүхдийн хүчирхийлэл мянга-мянгаараа жил ирэх тусам нэмэгдэж байна. Харин аудитын дүгнэлтээр бол нэг хүүхдэд 4,000 төгрөг оногдох зардлынх нь тал нь хайцсан мэдэгдэхгүй байгаа юм байна. 4,000-аар хамгаална гэд 2,000-ыг нь завчиж үлэнцсэн үү гэдэг өөдгөө асуулт босч ирлээ. Хүүхэд хүчирхийллээс хамгаалах төсөв зардал, сум бүрд ажиллах хүн, оронтой бүр кино сурталчилгаа хийх гэх мэт мөнгө бизнес ярьсаар хүүхэд хохирсоор байна. Энэ нэг дагаач мөрддөг, тэмдэглэдэг над коммунист сэтгэлгээнээс салчаач дээ. Хүүхдэд ээлтэй стандарт боловсруулаад тавиад өгөлдөө. Монгол бол хүүхдийн орн. Хүүхэд олноор нь төрүүллээ гэд ээжд нь шагналтай орн. Харин хүүхдээ өсгөхт нь шийтгэлтэй орн. Хөл бөмбөгийн талбай дээр тоглож байхдаа л амиа алдчихдаг. Гэртээ харихтаа хичээлдээ явах замдаа алагддаг орн. Замын хажууд гарц гэрлэн дээр согтоо жолоочд мөргүүлээд үүр даддаг орн. Эмийн сангийн хаалган дээр тогон цохиулаад асвардаг орн. 21-р зуунд бяцхан иргэнээ хайгаад олдоггүй. Хит хоног шуугаж ар гэрийг нь сэтгэл санаагаар алаад мартдаг орн. 17-тай охин дотор байрнаасаа чирэгдэж гараад буудуулчихдаг орн. 3 настай хүү хойд эцэгтэй тамлуулж харийн имлэгт бяцхан зүрхэн зогсдог орн. Төрсөн их нь үрээ биш, үр хуваадаг хамтрагчаа хаацаалдаг орн. Монгол бол хүүхдийн орн. Монгол бол хүүхдэд халтай орн. Монгол хүн болж төрөх их хөв заяа мөн үү? 4 жилийн өмнө 70 сургуулаа байсан улсын хурлын гишүүдээс хууль шүүх Дани фронт руу явцгаасаар өнөөдөр 72 нь үлдсэн. Цаашид төрийн ордноос төрийн шоронлоо нүүх гишүүдийн лакахаар гутлын мөр нэмэгдэх төлөвтэй байна. Нүүрсний хэрэгт аюур сайхан Мөнхбат Ажнай хэмээх Бат Эрдэнэ нар дээлээ шутлуулан тайлж шүүхийн хаалга онголцуулж яваа. Харин Нямбаатрын тухайд утаа төгжрөл газрын 8, цавчаа ногоон цайчсан улаан автобус зэрэг хурсан асуудал бэрхшээл бөмбөгдүүлсэн Улаанбаатар хотын Дайны фронтод мордсон. Баатар элэг Хөгжлийн банкны хэрэгт анхан шатны шүүхээс ял шийтгэлээ авчихсан. Бүсээ тайлж нүмгэн дээлтэйгээ хонож ордноос нүүх нь ойртсон. Харин 800 гаруй ирчүүдийг төрийн ордонд цуглуулж чуулган хийсэн агуу их ажил үйлсээрээ өөрөө маш ихээр бахархдаг. Адьяас өрнгийн нүүрсний хэргийг прокурорч шилжүүлсэн гэж авилгатай тэмцэх газар мэдээллээ. Булганаас сонгогдсон ан дозор нэгэн зэрэг хамгийн олон хэрэг шалгагдсан анхны гишүүнээр тодорсон. Хаана хэрэг гарна тэнд ан дозор баавгай шиг унтаж байдаг. Цочид сэрдэг. Зөвхөн бадамжуунаад холбогдсон 4 хэргийн 3-т нь ан дозор баг тэнгэрийн аманд хав сотхондоо давуу байдал хүртсэн асуудлаар шалгагдаж байгаа юм. Авилгатай тэмцэх газраас нүүрсний 17 улгайчийг зарлахад 7 нь одоогийн улсын хурлын гишүүн, 10 нь экс ерөнхийлөгч сайд дарга нар байсан. Хөгжлийн банкны хэрэг 4 гишүүн шалгагдсан. Сэжигтэн яллагдагч, шүүгдэгч гишүүдийн бүдүүн бүлэг байгуулах хэмжээнд хүрсэн. Төрийн ордон шорон 2 олон талаараа адилхан. Төмөр хашаатай, харуул хамгаалалттай, засгийн хоол иддэг, татварын мөнгөөр амьдардаг. Иддэг хоол, цалин хангамж, эрхээ хасуулсан нэмүүлснээр л ялгаатай. Аль алинд нь тодорхой тооны улсууд тоотой жил авч суудаг. Ордонд 76 хүн 4 жил авч суудаг. Харин шоронд 25 жил хүртэл авч суудгаараа ялгаатай. Ордонд алах зохиж хууль хэлэлцэн баталдаг. Шоронд алхаа зохиулсан хүмүүс хуулийн ял сонсоод суудаг. Бас нэг ялгаа нь бол ордоор нь хусдаг нь ордон хаваар шуудагаар нь туулсан шоронд голдуу байдгаараа ялгаатай.
Монголд сүүлийн 30 гаруй жил том үйлдвэр цогцлборууд уралдан бослоо. Усан цахилгаан станц 2, дулааны цахилгаан станц 4, газрын тус боловсруулах үйлдвэр, аж үйлдвэрийн цогцлборуудыг барьж байгуулж чадлаа. Дотоодын улс төрийг даван гарч монголчууд эвтэй байхтай хүчтэйг батлан харуулж, дарханд арьсшир боловсруулах хувь хувьсгалын 2 цогцлбор, нойтон хуурай аргаар нүүрс баяжуулах 2 үйлдвэрийн үүдийг нээж баялгаа үн цэнтэй болголоо. Дэвшилтэт технологиор уран олборлож, бага урын цөмийн эрчим хүчний станц 1 кг шар нунтгаар Улаанбаатарын гэрлийг бүрэн хангаж байна. Ямааны ноолуураа самнаж, арьс ширээ боловсруулж, хяам махан бүтээгдэхүүн экспортлож байна. Улаанбаатарт метро, усан замын тээвэр, дүүжин тээвэр, BRT, LRT-гийн галт тэрэгний сүлжээ ажиллаж, гадаадын хотуудын төвжирэл манаач цагтаа байсныг мартжээ. Ерөнхийлөгч Очир От 26 жилийн өмнө 1997 оны 6 дугаар сард Ингэр цээжээ газрын тосоор мэлааж Монголд түлш шатхуун үйлдвэрлэх түүх эхлэв. Уран олборлох яриа мөн 26 жилийн өмнө 1997 оноос эхэлж Казахстан биш Монгол дэлхийн зах зээлийн 50% хангахаар боллоо. Эгийн гол дээр усан цахилгаан станц барихаар жасрын засгийн газраас эхлэн Малайз, Чех, Оросуудтай яриа хэлцэл хийв. Дарханд үйлдвэрлэлийн цогцлбор барих шавыг 7 удаа тавьжээ. Археологийн хүрээлэн малтлага явуулж шав тавьсан түүхт газруудыг олж чадна. Том төсөл бүрийг даган ажлын байр, цалин орлого, эдийн засгийн өсөлт биш эх орончид төрөн гарсаар байна. Баатар ир дээл бүсээ тайлахад нь дайсны сум нэвтрэхгүй шар хийгээд асгарч байсан шиг Facebook-ийн эх оронч бортогтой шар нунтгийг нүдээр хараад шалбраач үгүй нь гайхамшиг. Дорн говьд 2 толгойтой тугал 8 хөлтэй ишиг зэрэг эх оронч малууд ч олноор төрөн гарсан гих амд амьдсан баатарлаг дамгууд бий. Тэдний бодит зураг, видео бичлэгүүд байвал баримтжуулан авч эх орончдын музейд залгах шаардлагатай байна. Харин Дорндын мартад Оросууд Монгол хүн орохыг хориглож байгаад ил аргаар уран олборлож байхад цоонгууд нь онгоогоод үлччихэд байхад тэр хад ичигчгүй нэг толгойтой амаараа өвс хивж байдаг эх оронч биш үхэр малыг ичтлэн шеэр хийхийг шаардаж байна. Бүгдээрээ макет хэлбэртэй л болохоос биш маш сайхан бүтээн байгуулалтууд. Цаасан макетны мега төслүүд. Боодогны бетон, саарл фургон, модон жарлан 3 бол Монголын аялал жуулчлалын 3 гол хэрэгсэл. Газрын аялагч жуулчдыг өрн дуудах хүчин зүйлс бол нүүдэлчдийн өв соёл, хангаа говь, талхасалсан уудам нутаг, үндэсний онцгой чанар, үн эртний үүхтүүд билээ. Энэ онд эдийн засагт аялал жуулчлалаас 1.2 тэрбум долларын орлого орсон нь түүхэн амжилт боллоо. Хөтөч фургоны жолооч, морь тэмээгээ унуулсан малчид, хорхог хуушуурын тогооч нар, буурчин газрууд, замын гуанзууд, бар ресторануудын вон, доллар, валют еврогоор авсан ашиг орлого цалин хөлсөн юм. Аялал жуулчлалын орлого 400 орчим ажил мэргэжлийнхэнд хүрдэг. $1 $8 болж үрждэг гэдэг судалгаа бий. Өнгөтэй зүстэй, үндэсний онцлогтой олон төрлийн бараа бүтээгдэхүүн Монголдо үйлдвэрлэдэг бол чадвал илүү их доллар энд үлдээж чадна. Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн оюутнууд санаачлагаараа жуулчид Монголоос хамгийн ихээр ямар бараа авч буцдгийг судалжээ. Жуулчны хөтөч нар татваргүй барааны болон их дэлгүүрүүдийн менежер, худалдагч гэсэн 3 бүлгийн 760 хүн хамарсан судалгаа явуулж 1917 хариулт хүлээн авсан байна. Бид сурч мэдэж байгаа баттадхан судалж шинжилж байгаа оюутнуудын идэвх санаачлагыг дэмжиж судалгааных нь үр дүнгээс товч танилцуулж байна. Монголоос гадагшаага яг ингээд гарч байгаа брэндүүд хэр байгаа юм бэ гэдгийг яг судлах зорилготойсэн. Тэгээ ингээд судалгааныхаа үр дүнгийг харж байхад яг 3 бүтээгдэхүүн онцлогч ирсэн. Эндээс болохоор эхний яг байдлаар алтан говь шоколад тэгээд арих тэгээд яг ноолгорон бүтээгдэхүүн топ 3-т яг баримтжилж байна. Тэгэд эндээс ерөнхийдөө харах юм бол Монгол брэнд одоо яг ингээд нэршлэрээ хоногшиж чадсан брэндүүд айгүй цөөхөн байд юм байна. Эргээгээд жуулчид манай Монголд ирчээд яг тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж буцаж байгаа ийм одоо санхүүгийн одоо эргэлт үүсгэж байгаа юм мэрэгцэн өөр айгүй цөөхөн байд юм гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Жуулчид ноолгорон бүтээгдэхүүн авах нь элбэг. Гагцхүү бэл бэнчин шаарддаг цаг улирлын чанартай бүтээгдэхүүн учраас мэдээж бүгдээрээ сонгодоггүй. Бэлэг дурсгалаас арьсан идэл илүүтэй борлогдчихжээ. Амтны шимтнээс бол голден говь шоколад жуулчдын хамгийн амттай сонголт болдгийм байна. Ойлгомжтой, сонирхолтой, оноос нь нэртэй, өнгө үзэмжтэй, үндэсний өнгө төрхтэй, дэлхийд алдартай бэлэг жор технологиор үйлдвэрлэх нь их юм үзсэн, элдэвт нүлт тайлсан жуулчдад таалагдах гол хөшүүрэг нь болдгийм байна. Нарийн амт мэддэг, хэрсүү айхтар жуулчдад энэ тэнтгүү байдаг импортын бэлэн шоколад огтоос сонирн биш. Алтан говьор аялсан, амттай дурсамжийг нь сануулж амтлуулах жинхэнэ шоколад тэдэнд илүү сонирн. Жуулчид богц стейшнд голден говьоос гадна цагаан арх, хорхоо аруул, хатаасан аарцсан үрэл гэх мэтийг найз нөхдөдөө амсууд сонирхуулахаар авдаг юм байна. Аялал жуулчлалын ашиг орлогыг өсгөе гэвэл олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгцээ шаардлага их байгааг оюутнуудын хийсэн судалгаа нотолж байна.
Кибер тусгаар тогтнол формулээр тавигдсан илтгэлүүдээс үзвэл монголчууд мэйл сошиал хаягтаа нууц зүг зохиохдоо маш ихээр регистрийн дугаар, утасны дугаар, өөрийнхөө нэр, хүүхдийнхаа нэрийг ашигладаг юм байна. Жишээ нь 8 оронтой тоогоор зохиосон нууц зүг 1-8 хүртэл цифр байдаг бөгөөд би хакерд тулчлаа. Энэ төр юу хийгээд байна гэж уурладаг байна. Нууц биш нууц түлхүүр гэсэн 47% нь тайлхад хэлбэр. Монгол ирээс Монголиа гэх мэт. Нууц биш нууц зүг маш түгээмэл байдаг ажээ. Кибер аюулгүй байдал буюу технологиор дамжуулж одоо аюулгүй үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх энэ асуудал дээр технологийн тусламжтайгаар тэмцэх тэр халдлагатай тэр зөрчилтөө хариу арга хэмжээ авах асуудал бол улс гүрнүүд бүхний одоо дунд анхаарлын төвд орж томхон сорилт бэрхшээлүүдийг дагуулж байгаа. Орчин үед хил дээр буутай цэрэг зогсоогоод тусгаар тогтнолоо хамгаалдаг цаг ард хоцорсон. Айл өрх албан газрууд хаалга үүдэндээ мянган цоож үлгөөд нэмэргүй. Дэлхийн нөгөө бөөрнөөс заяраас завхны малчны, бутаанаас болгоны адуучны, уруугаагаас увсын хүүхний, гар утас, Facebook хаяг, банкны данс, ор хүнжил тарих толгойд чинь хортой код суулган нэвтэрч өмнөөс нь мөнгө шилжүүлж, өмнөөс нь үг хэлдэг. Урт гартнуудын гар ухаанд багтамгүй уртуулж хуруугаа сонгохгүй товшоод л хулгай зарилгангаа хийдэг болсон. 2018 онд цахин гэмт хэрэг нийт гэмт хэргийн 1.8% байсан бол 2022 онд 25% болж огцом өссөн байна. Нэг хүн хакерд болоход дагаад 8,000 хүн хохирдог. Цахим мөрөөдөө тоглоом явуулдаг иргэн гихч нэг хүн 9,500 гар утасны дугаартай 101 данстай байсан нь илэрчээ. Цусаараа олсон тусгаар тогтнолыг утсаар алдаж болохгүй. 16 тэмдэгт орсон үсэг тоо тусгай тэмдэгт холсон пассвортыг тайлахад бол ямар ч компьютер дэлхийс өнөө дахиад үүсэх 4 тэрбум жил хэрэгтэй болно. Харин дант тоо Монгол ирээс гих мэтийн пассвортыг бол нүд цавчих зуур мянгаар нь тайлна. Amazon худалдааны сайтаас $25 төлөөд авах програмаар цагийн дотор хэдэн мянгаар нь тайлж чадна. Манай хойд урд хөрш, хойд солонгос энэтхгээс алдартай хорон хакерын бүлгүүд халддаг. Монголд өдөрт 40-50 мянган халдлага ирдэг. Дийлэнх нь трошан төрлийн хортой код суулгах арга мэх ашигладаг. Элдв төрлийн үл мэдэгдэх мэйл линк дарахад та хулгайлагдсан. Таны хувийн эмзэг нууц, мөнгө төгрөг, өвчний түүх гэх мэтийг уншаад, төөрүүлээд, хуулаад, зараад, шантаажлах гээд сууж байдаг гэсэн үг. Зүүн өмнөд Азийн улсуудтай харьцуулахад Монгол улсын хуулийн этгээд рүү чиглэсэн кибер халдлага бол 5 дахин өндөр байна. Бусад зүүн өмнөд Азийн орнууд. Тэгэхээр энэ бол мэдээж кибер аюулгүй байдлын их зүйн орчинд бүрдээгүй, олон улсын хамтын ажиллагаа нь тодорхой болоогүй. За гэмт халдлагатай зөрчилтөө тэмцэх механизм нь ойлгомжтой биш явж ирсний бол хоргай. Хилийн цэрэг, цэвэр ус, эрчим хүч, банк санхүү, эмнэлэг, төрийн болон хүчний байгууллагууд бол онц чухал мэдээллийн дэд бүтцтэй учраас үндэсний төвөөс хамгаалж хариу үзүүлдэг. Харин иргэд компаниудыг кибер аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх төр хувийн хвшлийн түншлэлээр мэрэгчсэн мэдээллийн аюулгүй байдлын мэрэгчлэтнүүдийн хамтын хүчээр хамгаалах, зөвлөх хариу арга хэмжээ авч ажиллана. Ухаалаг технологийн нэрэнд цоочгүй хаалга дэлгэчгээд хамаг бүхнээ 24 цагаар онгойлгож хайчихдаггүй ухаалаг хүн байх нь нууц үгээ 6 сар тутам солих олон тэмдэгт тоо өсөх хольж бүтээхээс эхэлнэ. Энэ өдрүүдэд эх оны улсын төсөө хилцгээс илүү хэрэлдэж байна. Сүүлийн 12 жилийн 8-нд нь батлсан төсөө тодтогч байсан байна. Эхлээд байгаа онохгүй бүрхий төсөв батлаад дараа нь тодруулж засдаг улс гэдгийг энэ баримт харуулж байна. Цэрэг татагдсан залуусын дунд шүн ганцаараа гараад морь харихаас айдаг, амархан уйлдаг эмзэг дэлбэнүүд олноор байгаа талаар цэргийн сэтгэл судлаач Цэрэндорж ярьсан байна. 18 өрөөд эх орны хамгаална, эцэг эхийг хамгаална, ард түмний хамгаална. Энд сууж байгаа та нарыг хамгаална гэд галцвсэг барих залуучууд маань шүн өрөө харанхууд гарч чадхаа болчихлоо. Нийтээр очиод нөгөө нэг цэргийн бизнес газар гэдэг энэ бизнес чадхаа болчихлоо. Гэхдээ ингээд асуудлууд үүсэж штэ тийм ээ. Хотжил, суурьшил, амьдралын хэм маяг, соёл иргэншил, технологийн хөгжлөд дагаад Монгол эрчүүдийн сүнс төөрчээ. Тахир номтой, махир элдтэй, талын тогшин баатар, үг дээдтэйгээ цагийн машин 13 дугаар зуунд явж орвол хөгийн юм болохоор байна. Кола ууж, пицца иддэг, шаазан жорлон бийцдэг баатарууд мориндоо мордож чадахгүй, мордохороо бууж чадахгүй, сэлмээ өргөж орохгүй, шин болохоор тэврэлдээд дайсан харахаар мэгшиж мингэнэн гэсэн үг. Шок мэдээ хошинтой нэвтрүүлгийн 49 дугаартай хамт байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа.